Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүгд IS Global-ийн нэвтрүүлэг нэртэй ярилцлага үз байгаа. Өнөөдөр зоочин маань Ажлын Ахмад Шаравдоржийн оюун гэрэл олон чангалтай хүндэт төмөр замчин эрүүлийн хамгаалтын тэргүүн ажилтан клиникийн профессор докторийн тэргүүлэх зэргийн эмч. Сайн байна уу та? Сайн байна уу? Өнөөдөр манай зоочны ав тохой ярилцах штэ. Энэ таны ав улсгийн Шаравдорч тий? Ахмад дайчин. Тэгдээ мөн дайчин биш 3 дайны юм дайнд хаваацсан байна. Тэр нь ямар 3 дай юм бэ? За манай аав халах голын дайнд орцож явсан. За эх орны чөлөөлөх дайны үед Ленинградын бүсэлтэнд байж Ленинградыг бас хамгаалж явсан хүн. За 45 оны чөлөөлөх дайнд мөн оролцож явсан. Ийм 3 дайнд орж явсан хөө манай аав. Тэгээд таны аав юм домогтэй хүнштэй тий? Тэгээд мөн дайшин биш энэ эмч хүн байсан. Тэгээд энэ эмч хүн яагаад н хаваадаг байгаа вэ энд? За би эхнээс нь ингээд тодорхой ярих уу? Тийг штэ. Манай аав Сүхбаатар аймгийн Халзан сумын хүн. За тэгээд багада аав ээж хоёр нь их залуудаа нас бараад тэгээд олон өнчин дүүнэртэй үлдсэн. Баян айлын адуу малыг хариулж явсан хүн. Тэгээд 18 хүрээд одоо тэр үеийн эвлийн илгээлтээр Дорнот аймгийн Баян дуун суманд Мярнус хоньны аж ахуйд хончингоор анх явсан байгаа. Тэрний багсны хэдэн төрлийн цайлантай дүүнэрээ тэжээх гэж. Тэгээд тэнд нэг жил хэртэй ажиллаад тэгээд наашаа Баян түмний гутлын артелд гуталчин болсон байгаа. За тэндээ нэг жил хэртэй ажиллаад цэрэг татагдсан. 1932 онд цэрэг татагдсан байгаа. Уучлаарай чи. Таны аав хэдий оны хүн болно вэ? Манай аав 1912 онд төрсөн. Тий. Тэгээд 32 онд цэрэг татагдаад Хинтээ аймгийн 7 дугаар дивизийн 20 дугаар хороонд одоо байлдагчаар тэнд байсан байгаа. За тэгээд тэнд байж хахад нь ер нь цэргүүдээс сургуульд явуулна гэгээд шалгалт авсан байна. Манай аавас. Тэгээд шалгалтаа өгөөд тэнцсэн юм шиг байгаа. Тэгээд ер нь ямар мэрэгчтэй болох гэж асуусан юм шиг байгаа юм л да. Тэгээ өөрөө яах вэ? Ер нь хүн эмчилдэг л хүн болъё гэж хэлсэн юм шиг байгаа. Яагаад гэвэл аав ээж хоёр нь их залуудаа өнгөрсөн учраас бас нэг тийм бодол байсан юм шиг байна. Тэгээд шалгалтаа өгөөд тэнцээд тэгээд хуваар нь гарсан чинь Оросын зөвлөлт холбоот улсад Ленинградад одоо цэргийн эмчээр явахаар ийм хуваар авахгүй юу? Тэгээ өөрөө их айсан гэж байгаа. Гэхдээ би чинь одоо Орос хүний бараг хараагүй, Орос хэл мэдэхгүй. Тэгээ одоо яа тэр газар би явж одоо юм сурах юм болоо их айсан гэж байгаа. Тэгээ одоо яг нэг хэдэн нөхдүүдтэйгээ хамт Ленинград руу явсан. Тэгээ эндээс яг халахын голын сүлт биш өмнө би яриад ш. Тэгээд тэрний өмнө тэгээ яваад эхлээл мороор тэгээд морин тэргээр тэгээд хил гараа цаашаа наушгуур ороод ачааны машин тэгээд ачааны богоон гэж явсаар байгаад бараг сар болж иж Ленинград очисон гэж байгаа юм. Тийм. Тэгээд тэнд очиод Ленинградын цэргийн хүн эмнэлгийн дунд сургуульд сурсан байгаа. Тэгээ эхний жил нь бол яг нөгөө бэлтгэл анги Орос хэл үзэн Кирилл үсэг мэдэхгүй шүү дээ. Тэгээд Кирилл үсэг заалгана. Нэг бүтэн жил одоо бэлтгэл юундаа суугаад тэгээд сүүлийн 3 жил болохоор яг эмнэлгийнхаа мэргэжлийг сурсан байгаа. Тэгээ хэцүү байсан гэдэг. Хэл мэдэхгүй, сайн яахгүй. Тэгээ эмнэлгийн мэргэжил үзнэ гэдэг бол тухайн үедээ хүндэл байсан байна. Тэгээ ямар ч сан 38 онд Ленинградын цэргийн хүмлэгийн дунд сургуулаа төгсөөд тэгээд наашаа ирээд 90 нь шууд одоо Баян түмэнгийн одоо 6 дугаар дивизийн 15 дугаар морьт хорооны эмчээр томилсон байгаа. Хорооны эмчээ. Тэгээ тэр үед бол манай энэ зүүн хэл бол бас нэлээд одоо эдрээтэй Японы одоо бас юу хэл зөрчигдөр ер нь хүнд байсан үе байна л да. Тэгээд тэр Баян түмэлд Дорнот руу очиж тэнд хуваарлагдаад байжгаад хорооны эмчээ хийж агаад тэгээд 39 онд халах голын дайн эхлэн нийцтэй тийм ээ. Халах голын дайн дивизтэйгээ 15 дугаар хороо нь одоо дайнд орцсон байхгүй юу? Одоо эмчээр. Тэгээ яагаад тэгэхээр халах голын яг тэр дайны үед 5 сарын 28-нд одоо их том тулдаан болсон байна. Тэрний өмнөх нь болохоор зэрэг
одоо хорон дарга нь байхгүй болсон байна. Тэгээд одоо хороо эзэнгүүрсэн байгаа юм. Тэгээд хорооны сурагч нь Кравченко гэж Све Кравченко гэж их мундаг хүн, Ахмад цолтой бас их мундаг туршлагатай тийм хүн хорооны одоо сурагч нь байсан ба зөвлөх сурагч. Тэгээд тэр хүндээ манай аав чинь орчуулагч юм. Тэгээд тэр хүний Орос хэлтэй үжээ болсон. Орос хэлтэй учраас тэнд орос хэлтэй хүн байхгүй. Нөгөө цэргүүддээ нөгөө орчуулга хийн. Тэгээ одоо тэр орчуулга зөвлөхийнхаа юуг нь орчуулдаг бай. Тэгээ зөвлөх нь хэлсэн байгаа. За одоо ингээд хороо эзэнгүү дарахгүй болчлоо. Яг 28-ны тэр баян цагааны тулдаа одоо болтож идэг. Тэгээ одоо чи тулдаа одоо хорогоо командлж ор. Ой. Тэр нь хорыг автай ява. Тий. Тэгээ одоо би чамд зааварлна. Чи яг миний энэ юугаар хорогоо командлж одоо энэ Японы энэ хүчний эсрэг одоо тулдаанд ор. Яагаад гэвэл 6 дугаар дивиз бүсэлтэнд орсон, бүслэгдсэн байсан. Тэгээд одоо тэр 28-ны баян цагааны тулдаанд 17 дугаар морьт хороо, 15 дугаар морьт хороо, 2 одоо тэр дайсны тэр хүчний эсрэг дайрсан байна. За. Дайраад хоргоо командж ороод 17 дугаар хорооных нь болохоор одоо Монгол улсын Баатар Дандаргуй хороо байсан байна. Тэгээ энэ хоёр талаас нь дайрч дайсны тэр том бүсэлтийг сэтэлж гараад өөрийнхөө дивизийг одоо бүсдээс гаргаж аварсан байхгүй юу. Тэгж одоо их том гавь байгуулсан учраас хожим нь одоо дайны талбар дээр аавыг байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байгаа юм. Тэгээ нийт 50 гаруй өндөр шаналт шүү дээ. Өндөр байдаг байх тий. Тэгээд 50 гаруй тулдаанд оролцсон байгаа. Тулдаанд орно хүнээ эмчлэн, шаргасаа эмчлэн, дайны талбар дээр байсан хүмүүсээ очиж эргэж одоо шаргацсан хүмүүс, дайнд үргэсэн хүмүүсийнхаа цогцыг авна гэж ерөөсө тэр дайн дуусла одоо яг л тэндэл дайны халуун цэг дээр л аав минь байж халахгүй дайн тэгж оролцсон байна. Энэ та бүгдий та ханаас мэдэн тандаа багадны хөөрдөг байсан. Мэдгүй яг уу маш сайн мэдэн штэ тий. Ярддаг байсан. Ярилгүй яг уу тий нэг ярина. Тэгээд тэр тулдаанд сайн байлцсан учраас 40 онд яг уу бага даргын одоо тийм нэг семинарт сургуульд нааша Улаанбаатарт ирээ сурж исэн байгаа. Тэгээд нисэх хорооны бас хорооны албаны даргаар томилсон байгаа аавыг. За 40 оны одоо 3 сард. Тэгээд тэрнийг хийж байтал гинт чой бас маршал дуудсан байгаа аавыг. Маршал дуудаж байна гэх. Тэгээд маршал дуудлаа гэхээр аав их айсан гэж байгаа. Хөөх яана одоо маршал дээр яаж орох вэ? Би ч одоо яасан билээ гэж их айсан гэж ярьдаг. Тэг хатуу цаг байгаа шүү дээ. Хатуу цаг байсан тий. Тэгээд энэ авингаа энэ дүрх харуулаар энэ номдсон байна тий. Тэгээд 100 жилдэн бичсэн юм уу? Тий. Тэгээд хөөхөд чой бас маршал дээр оржээ. Их айж орсон гэж байгаа. Тэгсэн чинь маршал аавыг их сайхан хүлээж авсан гэж байгаа. Шарвд орж за чи их сайн одоо халахгүй дайнд их сайн тулалдсан одоо сайн байлдаг ч гэдгийг харууллаа. Чи сайн эмч гэдгээ бас харууллаа. Тийм учраас би чамайг одоо шагнаж Ленинградын цэргийн хүн эмнэлгийн академид чамайг одоо явуулнаа. Чи одоо сайн ихэмч болж ирээрээ гэ одоо шагнаж аавыг явуулсан байгаа. Тэгээ аа бүр маш их баярлсан гэж байгаа. Хөөх одоо их айж орсон хүн гинт одоо маршаас ийм сайхан үг сонсоод ер нь би амьдралдаа миний хамгийн том баяр бол энэ байсан гэж ярьдیں۔ Тий, тэгээ академид ингээд явсан. Тэр нэг хоёр дахь Ленинград академид. Тэгээ академид очоод сураад одоо 1 жил болж итлээ одоо 41 оны хавар 5 сард шалгалтуудаа өгөөд ер нь тэгээд нутаг руугаа Монгол руугаа явна гэж ээтэл 6 сарын 21-нд эх орны дайн эхлээд юу эх орн нутаг руугаа явах юу аах уу одоо яг одоо цэргийн одоо юунд хатуу одоо юунд орохгүй да тийм ээ тэгээд мөдхөн одоо Ленинград чинь бүсэлтэнд орно үстэй тэгээд тэнд байсан оюутнууд хэлсэн байгамдаа нэг сургуулийнхаа захирал маслууд дээр ороод биднээс одоо энэ фронтод явъя тулалдъя одоо энэ дайнд оролцъё гэж саналаа өгсөн байгаа. Тэгсэн захирал маслуу нь юу гэсэн үг вэ? Та нар чинь гадаадын оюутан хамаагүй тэгээ фронт явж болохгүй. Та нар бол Ленинградыг хамгаална. Эндээ байна. Өргөжлүүлж сурна. Тэгээд Ленинградаа хамгаална. Одоо ийм өргөтэй та нар гээд. Тэгэл одоо Ленинград бүсэлтэнд ороод Ленинградын бүсэлтэнд
6 сар 20 хоног яг бүсэлтэнд байсан. Тэгээд тэнд яг одоо нөгөө цэргийн одоо нөгөө танкны хаалт хамгаалтыг яг сувг шууд уухах. За тэгээд тэн чинь бөмбөглөлтөнд байшин нураад тэрний доороос чинь нөгөө хүмүүсийг гаргаж авах. Тэгээд тэр хүмүүс чинь эмнэлгийн анхам тусламж үзүүлэх шаргатс чинь одоо бас эмнэлгийн сураад хажуугаар нь тийм юм хийгээд тэгэл одоо ерөөсө цаг наргүй сураад одоо тийм зарим үед бол харуул хамгаалтанд гарна буу өрөөд мөрөндөө буута гартаа үзэгтэй. Тэгээд одоо яг Ленинград бүсэлтэнд яг Ленинградыг хамгаалж явсан. Тий их хүнд байсан гэж байгаа. Ялангуяа одоо тэр 41 42 оны өвөл бол Ленинград маш хүйтэн 40 ийм одоо хүйтэн байсан. Хоол байхгүй. За тэгээ маш хүйтэн дулаан байхгүй. Маш их даарн, өлсөн. Тэгэл одоо сурна. Дээрээс нь одоо Ленинградыг хамгаалж одоо бас тулалд нь их хүнд байсан гэж ярьдэн шүү. Тэгээд дараа нь одоо нөгөө 42 оны дундуур 3 сард Ленинград байсан бүх одоо сургуулиудыг, дээд сургууль бүх академиудыг одоо Узбекийн Самарканд руу шилжсэн байгаа. Нүүлгсэн байгаа. Тэгээд таны Афн 73 онд агуу их орны дэйний Ахмад Дэйчин гэдгээр он таньц байна шүү дээ. Тий, тэгсэн. Тэгээд тэрний юунд 73 онд юм бэ? Яг юу тэгжил өгсөн байгаа. 73 онд аавыг байж хахад зөвлөлтийн элчингээс яг тийм зөвлөлтийн эх орны Ахмад Дайчин гэдэг ийм тэмдэг гардуулж өгсөн 43 он. Тийм монголчууд өсөөхөн байх штэ. Цөөхөн байх штэ. Цөөхөн хүн байсан. Тий. Тэгээд тэр 6 сар 20 хоногийн бүстэнд байж байгаа. Тэгээд Узбек руу одоо нөгөө сургууль нь шилжлээ ш нүүлгэж шилжүүлээд. Тэгээд Ленинградын хой талд байдаг Ладог нуур гэдээ байдаг. Тэрэн дээгүүр явсан байгаа юм. Тэгээ их хүнд байсан гэж байгаа. Нуурын ус цөмөрнө, дээрээс нь бөмбөгдөн. Тэгэл тэргээр чинь тэр маршрут цуваагаар одоо тийшээгээ одоо нөгөө академи бүх сургуулиуд юм өссөн байна шүү дээ. Тийм тэгээд их азар тэргээр их амьд гарч сургууль руугаа одоо бөөнөр шилжиж өргөжлүүлээд Узбекийн Самаркандад өргөжлүүл сурсан байгаа. Тэгээд тэнд бол маш их уртсан цагаар одоо хичээл хийдэг байсан гэж бараг 12 цаг хичээл хийдэг байсан гэж маш их төрөвчлсөн одоо сургалтаа. Тий. Тэгээд Ленинград Самаркандад өргөжлүүл сураад 44 оны 106 сар сургуулаа төгсөөд тэгээд одоо нааша Монгол их нутагтаа ирнэ. За Монгол ингээ хилдээ ирэхдээ Вейлаб гэнэ. Өөсөн. Тэгээд одоо хамт сурж байсан 7 нэг найз нартайгаа энэ дээр байгаа да одоо 7 сайхан хүмүүс нь найз нар нь байгаа. За тэр хүмүүсийн би зургийг харуулъя да. Тий. Одоо энэ дээр бол одоо тэр нөгөө 6 дугаар дивизийн эмчнэр нь энэ байна. Энэ мундаг эмчнэр байсан. Эднээс бас их юм сурсан гэж байгаа юм. Дайны нөхцөлд эмнэлгийг одоо яаж зохион байгуулах уу, ямар одоо үйл ажиллагааг яаж хийх вэ? Энэ хүмүүс маш их том сургууль өгсөн гэж байна. Энэ хүмүүстээ маш их баярлж явдаг. Эднтэйгээ хожимч гэсэн энэ хүмүүстэйгээ одоо цагтлаар харилцдаг байсан гэж байна. Энэ хүмүүсийг маш их хүндэтгэж ярьдаг. Мөн одоо тэр 15 дугаар хорооныхоо сурагч Кравченко бол байнга дурсаж ярина. Тэр үл үнэхээр мундаг хүн байсан гэж ярьдаг. Одоо нас нь бол нэг 30 90 насны тэгээ Ахмад цолтой маш их дадлаг туршлагатай их мундаг хүн аавыг одоо сургаж зааж дайн тулдаанд яаж одоо орох уу энэ цэргүүдийг одоо яаж бэлтгэх үү тэр бүхэнд нь орчуулагч хийж ингэж явж байсан. Тэр талаараа энэ Оросууд нэ зөөлөн зурна шүү дээ. Их сайхан хүмүүс байсан гэж маш их дурсаж ярьдаг. Тий манай. За тэгээд Ленинградын академид сурж байсан одоо найз нар нь энэ байна. Би одоо үзүүлээд тгий. Нэгэд дундаас нь яг ингээд янзлаар. Тий яарамгүй хүн шиг. Тэгээ эх орны танд уучлаар би бас ээжгээ тухай ярих гэсэн. За. Тэгээ манай аав сургуулаа 38 төгсөд Монголд очив штэ. За. Тэгээ байж ахт нь хамт сурсан нэг эмчин Улаанбаатар хотод нэг таньдаг бурайд айлтаа дандаа очдог байсан гэж. За. Тэнд манай ээж байсан байгаа. Манай ээж багшийн сургууль төгссөн бурайд хүн байхгүй юу? Одоо яг нутг нь бол Улаан үүдээс зүүн урагшгаа 200 км-т байдаг Хатангар гээд одоо балигийн урт талд байдаг. Тэнд манай ээж төрсөн. Тэр нэ шитийн мож болно шүү дээ. Тий. Шитинский област. Тэгээд Хатангар гэсэн тэнд төрж өссөн аав ээжтэйгээ. Манай ээж. Тэгээ энэ сонин дээр манай ээжийн тухай гарсан. Эх орны төлөө өгсөн. Ээжийнх нь нэр хэн байсан? Эргэцтмаа гэж.
Эргэцэд маа. Овгын юм бэ? Орос овогтой байгаа шүү дээ. Дугрын эргэцэд маа. Дугрын эргэцэд маа гэдэг. Тэгээ ээжийнхэн тухай. Тэгээд нэг хамт Ленинградд төгсч явсан нэг найзууд нь одоо энд байна да. Уучлаарай би зүгээр яачаад. Маанд харуулнаа. Харуулна тий. Энэ байна. Тийм. За. Хамт сурж исэн. 7 хүмүүс. Тий. Тэгээ энэ 7-тойгоо хамт одоо нэг сургуулаа төгсөөд Монголынхаа хил дээр ирнэ штэ. Бүгдээ яг бус. Бүгдээрээ ирээд тэгэл машинаас ачааны машинаар яваад буугаад цөмөөрөө ерөөсөн нутгийнхаа хил дээр ирээд маш их баярлсан. Цөмөөрөө уйлсан. Газраа хөвтөж газраа тэрч аваад тэгэл Монголын тэнгэрээ хараад ерөөсө бүгдээрээ одоо баярлаад ингэж их нутгаа одоо ингэж эсэн минь ирдгийм бэжтэй гэж одоо их баярлж энэ найз нартайгаа ингэж яасан гэж ярьдгийг. Тэгээд 4 он сургуулаа төгсөөд тэгээд ирээд офицерын сургуулийн эмч хийж исэн байгаа. За. Тэгээд тэнд хийж яхад нь 45 оны чөлөөлөх тайм болно. Чөлөөлөх тайнд аавыг өмнөд группийн цэргийн хүн эмнэлгийн албаны дараагаар томилж явуулсан байгаа. Тийшээ бол одоо хээрийн эмнэлгүүдийг байгуулах гэл одоо олон эмнэлгийг одоо зохион байгуулах дараагаар нь явсан байгаа. Тэр нь хятадаар явсан байна. Хятадаар явсан. Хятадын бандит гигэн, Жех, Долнуур гэл одоо тэр хотуудаар яваад тэр шаргацсан хүмүүсээ эмчлэх барих гэл эмнэлэг бүх юмыг зохион байгуулах. Тэр байнын сүүлд тэр хотуудаар явсан уу таны аав? Яваагүй. Хараагүй. Тэгэл тэнд зөвхөн одоо шаргацсан яхаас гадна тэр нутгийн одоо нэг хятадын нутгийн ядуу хүмүүс одоо хүмүүсийг үзэж эмчлэх, эмнэлгийн тусламж үзүүлэх гээд давхар тийм ажлыг хийж явсан гэж байгаа. Бараг 2000-аад гаруй хүнд одоо тийм эмнэлгийн үзлэг хийж тусламж үзүүлж өвөр монголчуудаа хятадуудаа тийм хийж явсан гэж байгаа. Тэгээд тэнд очиод байж хахад нутгаас анх гараад ерөөс ах トゥ нөртэйгээ уулзаагүй. Нөгөөдөл наавыг болохоор одоо нэг дайнд явж яах гэдэг хүний нутг руу явсан гэдэг бараг л байхгүй болсон гэж бодож исэн гэж байгаа. Тэгээ яг өөрөө 45 оны чөлөөлөх дайнд тэнд яваад бас нэлээ эрх мэдэлтэй уулзсан. Нутгаас минь одоо ах トゥ нөр минь хэн энэ 45 оны чөлөөлөх дайнд явж яах нүгээд суржээ. Тэгсэн чинь ах нь дүү хоёр нь яг тэр одоо чөлөөлөх дайнд тэнд тулдж явж байгааг мэдсэн байна. Тэгээ ер нь дайн дуусаад тэгээд дүүдээ хэл хүргэсэн байгаа юм л да. За ингээд би одоо энд ингээ явж जैन та хоёртой уулзнаа гэд. Тэгээд дүүдээ хэл хүргээд дүү нах дээр очисон гэж байгаа. Хоёулаа одоо тэнд дайнд тулдж явсан хоёр шүт. Тэгээ ирээ хэлсэн гэж ингээ ах бит хоёртой ирж уулзах гэж байна гэж хэлжээ. Тэгсэн чи ямар ах гэд тэгсэн гэж байгаа. Шарвд орж ах гэсэн гэж байгаа. Тэгэхээр юу ярьж байгаа амьд байгаа мó гэж асуусан гэж байна. Амьд байгаа бит хоёрт одоо ирж уулзна гэж байна гэд. Тэгээ аав тэр ах トゥ хоёрхаа байгаа газар одоо машинтаа давхиж очисон байна л да. Тэгээ нөгөө хоёр наавыг хараад уйлаад одоо амьд байна гэд баярлаад ах トゥ гурав дайны одоо талбар дээр хүний нутагт тэгж уулзсан байгаа 12 3 жилийн дараа. Төөрөөд байгаа шүү дээ. Тий яг тэгвэл нөгөө тэр үе чинь харилцаа холбоо мó одоо юу захаа занаа авах тийм боломж байхгүй. Цаг бас хэцүү хүнд байсан үе шүү дээ. Тэгж ах トゥ нэртэйгээ анх уулзж байсан. Хэдий ах トゥ нэртэй байсан бэ? 5 6 ах トゥ нэртэйгээ байсан гэж байгаа юм тий. Тэгэл 45 оны чөлөөлөх танд дуусаад тэгэл эндээ ирээд тэгэл аав чинь цэргийн төв эмнэлгийн госпиталийн дараагаар тамилсан байхгүй. Таны аав ээж хэдий хөвгтэй болсон юм бэ? 11 хүүхэд. Оо бурханаар яаваа. Тий 11. Би яг дундхан 6 дахь нь дээрээ 5 ах ихтэй. 11 хүүхэд. 11 хүүхэдтэй. Ой ёо, чанга хүн байгаа шүү дээ. Доороо 5 дүүтэй, дээрээ 5 ах ихтэй. Би яг дундхан. Та тэгдэ эмчилж болоход энэ авья яаж дамжуулж эмчилж. Тэгэлгүй яах вэ? Яагаад гэвэл манай ах чинь одоо тэр үед манайх чинь 3 өрөө байртай байлаа. Нэг өрөө үндсэндээ баг одоо нэг палат маяг юм. Маш их хүн хөдөө гадаанаас ирнэ. Тэгээ ааваар үзүүлнэ, эмчлүүлнэ, манай ээж тариа мариаг нь хийн. Тэгээ манай чинь хүн их ирдэг. Тэгэл одоо ёо энэ ийм өвчтэй, ийм онштой юм байна гэж тавь. Би гайхдаг байхгүй. Яаж энэ өвчнийх нь оншиг мэдээд ингэж тавиад тэгээ эмчлээд энэ хүмүүс нэгэ ийм сайхан болоод идэв юм бол манай аав ер нь шидэгтэй хүн юм байна гэж боддог байхгүй. Тэгээд тэр үеэс эхлэлгүй би нэг аав шиг нэг ийм хүн болох юмсан гэж хүүхэд байхын
Таны ах дүүнэр бас эмчрэн болсон хүн байх уу? Болсон. Хөлийн хүмүүс юм. Манай ах болохоор зэрэг эмч. За. Анаахны дээд сургуулийг төгсөөд шууд цэргийн гоосууд цэргийн эмчээр ажиллаж агаад тэгээд тэндээс цэргийн эмч хийж агаад нэрийг нэрлээрээ болдог шарууд орж болд ах. За. Цэргийн эмч хийж агаад тэгээд дараа нь Ленинградын военно-медицинский академи высший курст явж суралцаад тэгээд нейрохирургийн мэргэжил эзэмшсэн байгаа. Тэгээ ирээд цэргээс халагдаад 3 дугаар эмнэлэгт улсын клиникийн 3 дугаар эмнэлэгт мэдрэлийн мэслийн эмчээр тэтгэврт гартлаа маш олон жил ажилласан. Маш мундаг одоо Монголд нэртэй мэслийн эмч хүн. Монгол улсын хүний гавьяат эмч хүн. Доктор профессор хүн байдаг манай ах. Тэгээ тааш бас энэ олон шангалтай байна шүү дээ. Энэ ямар шангалт нь вэ? Би ерөөсөө сургуулаа төгсөөд шууд төмөр замын эмнэлэгт эмчээр тасралтгүй одоо 34 жил ажиллаад тэтгэвртээ гарсан. Тэгээд нэг төмөр замын хамгийн дээд шагналуудаа л авсан байхгүй. Тэгээ эрүүл хамгаалахын тэргүүний ажилтан тэгээд олон жил ажилласан тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор гэдэг юм цол тэмдэг авсан да. Тэгээ манай дүү миний дараах эмэгтэй дүү маань эм зүүч, фармакологист, эм зүүч. За манай оюун бэлэг гэдэг эм зүүч мөн одоо клиникийн профессор цолтой зөвлөх эм зүүч. За манай болд ахын хүү болдын анар гээд месаслын эмч. Болдын анар гээд мөн мэдрэлийн мэслийн эмч. Мөн клиникийн профессор. За миний хүү болохоор амар төвшин, Лувсангийн амар төвшин. За 3 дугаар эмнэлэгт дүрс онцлогооны эмч хийдэг. Мөн клиникийн профессор цолтой миний хүү. За манай оюун бэлэг нөгөө эм зүүч оюун бэлгийн охин ган сүхийн инхчин гээд тэр одоо дотрийн эмч одоо магистр цолтой одоо Японд докторантур сурж байна. Докторийн цол хамгаалах гэдэг тэнд сурж байна. Мөн энэ оюун бэлгийн хүүн инх төвшин гээд ган сүхийг мөн одоо эм зүүч магистр цолтой. За манай хамгийн бага эмэгтэй дүү маань мөн эм зүүч, дээд мэргэжлийн эм зүүч, оюун туяа гэж шарууд орж оюун. Таны ав өнөө болохдоо хэдий аач гууч дүүчтэй юм бэ? 40 гарan олон. Тий 30 40 одоо бараг 40 гэхэд л одоо 3 4 ч болчихж байна нөө. Олон маш их олон олуулаа. Тэгээ бүгдээрээ ингээ аавынхаа мэргэжийг эзэмшээд сайхан л явж байна. Яагаад гэвэл одоо аавынхаа нэрийг л дээш нь өргөж явах одоо хүндтэй өрг бидэнд байна шүү дээ тийм ээ. Тий. Тэгээ таны аав ямар шаналдаг хүртсэн байна вэ дайнаас үүд? Тэгээд манай аав бол хамгийн анхныхаа шагнал нь одоо тэр байлдааны гавьяаны улаан төвийн одон. За тэрний зөвлөлт улсын тий? Үгүй Монголын байлдааны гавьяаны улаан. Зөвлөлтийн Красный Знамя үлээ. Одон нөгөө зөвлөлтөд худалдаж авсан бас медаль байна. Тэгээд Алтан гац одон 3 байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одон. Алтан гац 3? 3 алтан гац одонтой. Ямар сонин юм бэ? Ягаад тэгвэл 45-ны чөлөөлөх танд их сайн одоо байлдаж явсан гээд алтан гац одонгоор шагнуулсан. За. Дараа нь цэргийн төв эмнэлгийн дараагаар ажиллаж агаад тэнд их сайн ажилласан гээд мөн алтан гац одонгоор шагнасан. Цэргийн гоосвтлыг одоо их сайн зохион байгуулсан гоосвтл чинь бас алтан гац одонгоор шагнуулсан. Эмнэлэг нь алтан гац одонгоор, өөрөө алтан гац одонгоор шагнуулсан. Дараа нь 56 онд Улаанбаатар төмөр замын эмнэлэг ариун цэрийн албаны дараагаар томилогдож ирээд их сайн зохион байгуулсан гээд алтан гац одонгоор шагнуулсан. 3 алтан гац тийм. Тийм хүн бас цөөхөн байх шүү дээ. Тэгээ хөдөлмөрийн гавьяаны улаан төвөө одонгоор бас шагнуулсан. За. Тэгээд одоо 3 дайнд оролцсон учраас Монголын хувьсгал тэмцлийн Ахмад Зүтгэлтэн гэдэг цол тэмдгээр шагнагдсан. Зөвлөлт Оросын одоо Ахмад Дайчин гэдэг юугаар бас цол тэмдэгтэй. Би нэг онцгой асуудалтай байна штэ. Энэ таны энэ авийн ном үзүүд харах нь Литвинов гэж овог байна. Тэр мэнэ юм гэж үү? Би тэр гайхаад аваа штэ. Тийм. Ягаад тэгэхээр нөгөө Ленинградын цэргийн хүмүлийн активд сурж байсан бүх оюутнууд цөмөөрөө Орос нэртэй байсан байна. Цөмөөрөнд нь Орос нэр өгсөн. Тэгээ манай аавд болохоор Литвинов гэд нэр өгсөн байна. Лувсангийн гэгдээ Литвинов. Тэгээд жишээл одоо энэ Хингоо ихэд чинь Жанчивт орж байгаа их чинь Марусов нэртэй.
Морозов нэртэй. Эдгээр чинь цөмөрөө Орос нэртэй. Цөмөрөнд нь Орос нэр өгсөн гэж байгаа. Ямар юм бэ? Харин тий. Тэгээ манай аав болохоор Литвин гэдэг нэртэй байсан байгаа. Литвин бол усан шарууд орж нэртэй. Тэрэндээ дуртай байгаа шүү дээ. Тэрэндээ хайртай, дуртай. Эднээс уулзахаараа би энийгээ Орос нэрээр дууддаг байсан. Ой Литвинаа сайн уу? Хой Мороз уучаа сайн уу гэдэг. Ямар сонин. 5 жил нэг Орос нэрээр би энийгээ дуудаа сурцсан. Тэгээ Оросоор би энийгээ дууддаг байсан ба. Тэгээ энэ хамт сурсан хүмүүс нь цөмөрөө мундаг эмчнэр болсон. Цөмөрөө гавьяа эмчнэр, доктор мундаг одоо Монголын нэртэй одоо мундаг эмчнэр болсон. Цөмөрөө мундаг эмчнэр. За тэгээд та өөрөнгөө аваар бахардна уу? Бахархалгүй яах вэ? Ийм сайхан аавын охин бол төрсөндөө мэдээж баярлна шүү дээ энэ чинь. Үргэлж ааваараа баярлж явна. Тэгээ аавынхаа тухай ийм сайхан одоо ийм ном гарлаа. Нямдаш гэсэн хэн юм бэ? Нямдаш гэдэг манай Төмөр замын одоо сэтгүүлч, сонины эрхлэгч хүн байсан. Их мундаг хүн. Тэгээ энэ хүн манай аавын тухай энэ сайхан номыг бичиж өгсөн юм да. Гоё байна. Ургуудтай гоё ном байна шүү дээ. За тэгээд энэ юм. Энэ манай цагны игээд энэ төргөөр дууссан шүү дээ. За тэгээд та манай үзэгчдээ өөрөнгөө хүслээ хэлэх. Манай үзэгчдээ. Монголчуудаа нэрөө хараад хэлдэг. Энэ сайхан телевизийн ярилцлаганд орж байгаадаа энэ телевизийн хамт олон маш их баярлж байна. Телевизийн хамт олонны цаашдаа ажил, уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа шүү. Эрхэм үзэгчдээ та бүгд Eyes Global-ийн нээлттэй ярилцлага нэвтрүүлэг үзлээ. Студид ажилласан хөтлөгч Батталай Багдаев. Өнөөдөр зочин маань ажлын Ахмад Шаравдаржин оюун гэрэл олон шагналтай хүндэт төмөр замчин эрүүлийн хамгаалтын тэргүүн ажилтан клиникийн профессор доторын тэргүүлэх зэргийн эмч байлаа. За хүндэт үзэгчдээ дахин уулзтраа баяртай.